За. Домын ам гэж юу вэ? Дом амтай юу? За амтай. Амтайгаар байхгүй. Дом гэдэг чинь өөрөө нөгөө оройн дээд мэдлэг байхгүй юу? Оройн дээд мэдлэг. Мэдлэгтэй хажиг үнэн мэдлэг. Нэг хаашаач бэлэгдэл рүү хоригсон ч үнэн мэдлэг, арга ертөнц рүүгээ хоригсон ч үнэн мэдлэг. Тэгээ тэрийг хажиргаж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр ертөнцийн үнэнийг эвлэн нэгдүүлж чадсан өндөр дээд мэдлэгийг дом гэж нэрлэдэг л дээ. Тэгээ тэр нь ухаандаа хүн болгоны тийм өндөр мэдлэгтэй бол гэсэн үг биш. Зүгээр цаана нь тийм дом байдаг, ам байдаг. Ам нь тэр эзэдийн оюун ухаан уурга тархины томьёо, тэгштгэл, үнэн, үг, үйлдэл байдаг байхгүй. Тэгдэл бас гүн ухаан, тэнгэр ухаан зөндөө олон байна. За ямар ч дом амтай. Бас эзэнтэй. Эзэн нь ямар хүмүүс байдаг вэ? Дэнсчнэр байдаг. Дэнсчнэр гэхэлэр юу гэдэг вэ гэхээр энэ цагийг харуул энэ болох уу, болохгүй юу, зөв үү, буруу юу? Ирээдүйн хохирол нь юу байна? Үнэн нь юу байна? Ямар мэдлэгийг шингээж үү? Одоо энэ цагийг харах юм бол ямар тэгштгэл, томьёо, алгоритм, теорем, одоо мөрдлөгөө, аксиом гэдэг тэр шиг ямар хуйлд нийцэж үү? Ямар онлын дагуу хийгдэж байна вэ? Гэт трийг нөө дэнсчнэр шалгаж байдаг. Тэгэхээр дом бас амтай эзэнтэй байх нэ. Тэгээ бас цаана харж явдаг, шинждэг, дүгндэг, болохгүйг нь одоо зааглаж, ялгаж, болохыг нь өрнүүлж өгдөг, болохгүйг нь хорж хязгаарлаж байдаг. Бас тийм үйл хэрэгтэй байх юм л дээ. Одоо нөгөө бидний энгийн ойлголтоор дом гэдэг зүйл маань ингээд том чулууг ингээд жижиг чулуугаар орлуулад асуудлыг шийдэж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгж үнэхээр болдгоо. Ер нь ямар зүйлүүд дээр одоо домыг ашигладаг юм бол хориотой тийм дом гэж одоо байдгүй. Хориотой дом гэж байлгүй яах вэ? Хориотой байгаар болох дом гэдэг чинь бас айгүй маш их хүчийг нэг жижигхэн зүйл чингээч. Одоо түрүүний ярьдаг шиг том зүйл, том чулуу жижиг чулуугаар зогтгол тийм зүйл шүү дээ. Том юмыг жижиг юмар орлуулдаг. Гэхдээ харахад орлуулж байгаа юм шиг нэ цаана яг нөгөө том зүйл томороо өрнөжөйдөг учраас альва домыг зөвл хийхгүй бол хорох хөрөлнө гэдэг юм уу? Буруу үр дагавар нь аюултай. Одоо сүүлийн үед хүмүүс маш их дом ярьж байна л да. Гэхдээ домын цаана ингэж хэлээд за их айтайхан хэлчих юм бол чадахгүй юмар битгий орлол гэж хэлмээр чаддаг болохын тулд бас жоохон мэдлэгтэй хандаач. Тэгвэл ингээд маш их домууд зааж байна. Тэгэл би одоо өөрөө домын багш учраас ингээд үзэж байгаа шүү дээ. Энэ дом нь амтай байна уу, амгүй байна уу, халтай байна уу, халгүй байна уу, зөв байна уу, буруу байна, ач холбогдолтой байна уу, болдгоо нэгээд ингээд зөвхөн үлдээсний юм ингээд харчиж байгаа шүү дээ бүх юмас нь. Тэгэхээр янз байна. Битгий хамаагүй тэгж бас дэнс байдгийг мэдэхгүй, үнэн байдгийг мэдэхгүй, мэдлэг байдгийг мэдэхгүй байж дом зааж байгаа багш нар хамаагүй битгий домоор бас оролдоосоо тэгээд сурсан мэдсэн гэд хүмүүс нь ч гэсэн бас хамаагүй домоор битгий оролдоосоо гэж зөвхөн хэлмээр санагдаж байгаа. За тэгээд би яагаад тэгж хэлж байгааг ингээд тайлбарлая л да. Дөнгөж саярлаа шүү дээ. Домын зөв буруу, үр дүнг, үнэн худлыг дэнсчдэг шүү дээ. Дэнс гэдэг чинь хин энэ цагийг хараал хуульч нар шүү дээ. Эцсийн дүндээ одоо дээж өгөх шүү дээ. Хамгийн олон хэрэгүүдийг ингээл анхан дунд ингээд шатаар явж байгаа л дээж өгтөр очиод зөв буруу одоо онсон оноогүй эцсийн байдлаар хянан шийдэж байгаа. Тэгээд тэгвэл дэнсчнэр чинь яг адилхан тэр хяналтын тэнгэрт явдаг байхгүй. Хянаж идэг бүхний. Тийм үү. Тэгээд энэ жишээлбэл дэнсчин зинлүүрийн орд буюу зинлүүрийн одон гэр дээр өстө байдаг л да. Хүн чинь тийм шүү дээ. За тэгээд ингэн ерөөсөө домыг ингээд одоо дом ингээд сурна гэвэл өчнөө домгаар. За гал ашиглаад хийх дом гэж өчнөө нөр. Тэрийг алийг нь юунд тэр болгоныг чийжлээд байхад бас хэцүү шүү дээ. Тэгэхээр гол зарчим ерөөсөө ингэж явдаг юм. Махадороо явчихдаг. Галан махтын дом, усан махтын дом, шороо махтын дом, модон махтын дом, хий махтын дом. Ингээд байгаль дэлхийн бүх юм өөрөө энэ
таван махбод бол захирагдаж байгаа. Тэгэхээр таван махбодын одоо оройн дээд хүчийг нь хамгийн одоо хүчрхэг зүйлийг нь жишээлбэл таван махбодын гал махбод байлаа гэхэд гал махбод дотор чинь гэрэл байна, гал байна, утаа байна, тортог байна, цог байна, үнс байна, нуран байна гэх тэ аян байна, цалгаан байна, гэгээ байна. Ингээд өчнөө гэлбаа байна цэцэр. Энэ бүгдийг зангидсан нэг үндсэн их нь байдаг байхгүй. Тэр эхийг нь таньчих юм бол тэр ихээр бусад бүх галан домыг хийх боломжтой. Яг юу хийм одоо жишээлбэл усан махбод ялгаагүй. Энэ олон усан махбод тийм үү цасан байна, мөсн байна, мөндөр байна, бороо байна. Олон нойн, нуур нойн, аршаан нойн гэж ярьж байна. Гэхдээ энэ чинь бүх хүчийг зангидсан анхдагч нэг их язгуур байгаа шүү дээ. Тэрийг нь тэргээр нь бус бүгднийг орлуулан хийж болдог. Энийг л таньчих хэрэгтэй. Өнөөдөр шороонд өчнөө олон доо чулуунууд байна, шороонууд байна, эснүүд байна. Гэтэл тэрийг яг анхдагч нь юу юм? Жишээлбэл анхдагч нь 9 эрдэнэ. Тэгэхээр 9 эрдэнэ байдгийг таньчих юм бол одоо уул байна уу, хад байна уу, одоо юу гэдгийг те бүгдийг хайрхан байна уу, тэрийг орлуулах хийх боломжтой. Эс байна уу, цөл байна уу, шавар байна уу, намаг байна уу, бүгдийг нь орлуулах боломжтой. Ингэж л тийх нь өөрөө дом хийхин үндсэн одоо язгуур утга нь буюу оройн дэд хүчрэх дом болчиход. Тэгэхгүй бол чи энэ цагт 1000 дом сурах шаардлага гарнаа гэд бас хэлчихвэл хүмүүс бас нэг бид нар цаг хугацаагаа товчлмоор байна. Бид нар юмны гүн ухааныг бүр гүнийг таньмаар. Тэгэх юм бол юу хязгаар юугаар дом орлуулах вэ гэдгийг бодох боломжтой байхгүй. Би жишээ аваад ирээ л да. За одоо маш хүчтэй за ойн төмрийн дайны их хэмжээний одоо тийм галаар одоо галыг орлуулсан дом хийх шаардлагатай боллоо. Тэгэхээр тэрийг хашаа чүдэнсний мод жишээлбэл чүдэнсний модоор модон дээр ассан галаар ойн төмрийг орлуулж чадах дайны мэдлэг байх хэрэгтэй. Эсвэл эрх байх хэрэгтэй. Зүгээр чүдэнсний мод дурчаад дураагаад за энэ дээр ойн төмрийн тэрх галыг эсвэл галтуусаас дэлбэрч байгаа хүчрхэг тэр галтуулын дэлбэрч байгаа хүчрхэг галын хүчийг энэ дээр суулгая гэдэг чинь суулгая гингүүд суучдаг биш аа. Энийг орлуулъя гингүүд орлцдог биш. Домнёг гингүүд домчдаг биш. Домын хүч гэж юм. Яагаад дом амьтай байгаа? Яагаад эзэнтэй байгаа? Тэр амны эздээс нь, дэнсийн эздээс нь эрх гэдэг юм авдаг л байхгүй. Эрхгүйгээр юу ч хийж болдоггүй. Энэ цаг тийм биз дээ. Чи одоо жишээлбэл йогийн багш гэж чи йогийн сургалтанд суугаагүй байж хүнийг йог хэлэгээ хөл гараа нэгэн тийш татчихад шүрмсийн гимтээчүүл яах юм. Чи эмч болоогүй байж хүнийг эмнэн гэд буруу зүрх эм өгчүүл яах юм. Чи шүүгч болоогүй байж чи бусдад ялт тулах чадвар байхгүй шүү дээ. Зүйл ангаа хүнийг одоо шийдэх гэдэг юм. Шаардах тийм эрх байхгүй. Тэгэхээр бүх юм яг адилхан. Ялангуяа домын хувьд бүр адилхан. Дэнсийн дэмэр орж байгаа гэдэг утгаараа цаана үнэн хэрэгдэж байгаа гэдэг утгаараа үр дүн бас том байх ёстой гэдэг утгаараа тийм байгаа шүү. Одоо домын аймагт сургалт шинээр биш одоо нөө энэ ондоо энэ ондоо шинээр авах уу тий гаргаж байгаа. Тэгэхээр сургалтын талаар мэдээлэл авчлах уу? Тэгээд бас нэг юм яри те. Дом хийх чадвартай удамд нь тийм өвгдээзийн үр садал агуу домжуулж дом засалж гэдэг юм байна. Дом хийгчнэр болж чаддаг. Домч хөл тусдаа шүү. Домч гэхэлэр эрүүл мэндийн талбай. Би дом гэж яриад байгаа шүү те. Тэр тус тийм байдаг. Тэгэхээр ямар ч зүйл даган дуурайч хийх. Өөрийнх нь яс цусаар дамжиж ирсэн авиас генер дамжиж ирсэн өгөгдөл гэдэг зүйл байна. Хоёр өөрлөлтөө тийм. Тэгээд манай сургалтаар болохоор бид нар манай сургалт дандаа юу яадаг штэ. Шууд тамгын сэрээдэг сургалтууд. Тамгын буюу гений өвглийн сэрээдэг. Авиасын задлж. Суулгах өгдөг. Тэгж хэлээд тамга гэдэг юм. Тэгэхээр одоо би ингээд ямар домчнор байдаг уу гэдэг ингээд жишээлбэл яриа л да. За домын одоо тамга гэхэлэр жишээлбэл санжир гараг дээр домынхан байна. Нэг юм болгоод дом их олон янз нэг
Төрөөнөөс 5 махбодоор домончул хамгийн амархан. Гэхдээ домыг нь юунд зориулж хийж байгаас хамаарат домч нь сайн үйлэн зориулж хийж гэнэ үү? Муу үйлийг хаах гэж хийж гэнэ үү? Эсвэл юмыг засаж залруулах гэж хийж гэнэ үү? Эсвэл ямар нэг зүйлийг онс чойжийг нээх гэж хийж гэнэ үү? Гэдлээсээ хамаарат домыг ангилж байгаа хаар, цагаан, хөх, улаан гэдэг ингээл ангилчиж штэ. Тэгэхээр яагаад ингэж ангилгаддгийг би нэг өвгтийнхэн суудалтай холбоод ирчээ. Жишээлбэл санжир гараг өөрөө нэг эцэсгийн тэнгэрийн нэг гариг нь штэ. Тэнд дэнсчнэр байдаг. Хяналтынхан байдаг. Тэгэхээр тэнд санжир гараг дээр хөсөн хөсөг хар домынхан байдаг. Хармаг хөстөн дарах ёстой, хармаг таниулах гэдэг юм, хармаг үгүй хийх ёстой тийм үйлтэй, ёстой биш үйлтэй, үйл нь тийм байхгүй. Санжир гараг үйлийн өрөөний зэг засагч нар яадаг, шүүгч нар яадаг, энэ нийгэм болохгүй байгаа юм. Хэв журмыг алдуулаад байгаа юм. Буруу зүрх байгаа юмыг л үгүй хийх ёстой штэ. Журамлах ёстой, жаглах ёстой, таниулах ёстой, болохгүйг нь шийдэх ёстой, хорих ёстой, цагдах ёстой. Болохыг нь одоо өршөөд юм уу те? Одоо ухааруулад явуулчих ёстой. Энд чинь өөрөө нөгөө дэнсч нарын гол үүрэг болчиход байгаа. Тэгэхээр санжир гараг дээр тийм хүмүүс суудаг. Тэгэхээр санжир гарагаас хэрвээ чи домын өвөг дээдтэй бол чиний удам санжир гараг дээр судалтай домын өвөг дээдтэй бол чи хүссэн хүсээг хар дом хийх чадвартай байна. Хармуу гусган дарах. Хэл амнаас салах. Үхлийг зайлуулах, том нэрх юм бол те. Жижиг нэрх юм бол маргааныг таслах. Цаад бартааг арилгах. Осол ингэдлээс зайлуулах ч гэдэг юм. Бүтээлгэд оромжлолоос одоо мултлагч гэдэг юм. Энэ зүйлүүд хардсан юм байна. Тэгэнгүүт дахиад нэг юу яриа л да. Бермудын гурвалжин өмнөд туйлын илүү өмнөний эзэдүүд байдаг гэдэг утгаараа дандаа юм нэг эрлэгийнхэн голтоо их засагч нар, хуульч нар одоо хяналтынхан байгаа даа гэдгийг бас ойлгоно. Домын цаана тэмдэг байдгийн шүү хүмүүс домыг эзэнгүй юм шиг, эзэн нь өчгүй юм шиг бодож хамаагүй дураараа томоор наадад болохгүй байхгүй. За жишээлбэл Бермудын гурвалжин юу гэдэг. Домын цэцэд сайд нар байдаг. Тэгэхээр удамд нь домын сайд цэцэд хийж явсан гэдэг юм. Тэр өндөр зэрэгтэн мэдлэгтэй зөвлөгөө авдаг байсан, зөвлөдөг байсан. Тодорхой ажлуудыг хариуцдаг байсан. Ийм өвдөцтэй бол өссөн хүсээгүй. Одоо ийм домын өндөр эрдэнэтэй мэдлэгтэй чадaltaй болж чадна гэсэн. Жишээлбэл за дараа нь бас ингэ ярил л да. Энэ сэдвэр ярьж болох уу? Болохоор байна. Бүр шүү дээ. За жишээлбэл нөгөө домын шийдэнгүүд бас зөндөө байдаг монголчууд өөрсдөө домын ард түмэн өөрсдөө маш өндөр мэдлэгтэй ард түмэн тийм үү? 20 дугаар нэг хөх өвгд буюу их засагч нарын удам одоо засах хөх ертөнцийнхэн тэгэхээр нөгөө нэг удамд маш их домын чадалтангууд байсан, өвдсөн уу шийдэнгүүд ертөнцийн цэцдүүд ингэ байсан байх гэдэг шүү дээ. Тэгэхээр домын шийдэнгүүд ч байдаг. Тэдний илүү раху гараг дээр байдаг байхгүй? Раху гараг дээр. Тэгэхээр раху гаргийнхан чинь өөрөө дэлхийд байгаа хар муу сүнсүүдийг гэдэг юм уу, хар муугийн эцдүүдийг цаана уналгуудыг ч гэдэг юм уу, тийм зүйлүүдийг өгөөхөд өөр зангуудыг авдаг чадaltaй гэдэг утгаараа бас л адилхан хар домын шийдэнгүүд юм байдаг. Тэгэхээр нөө хэн дуртай хамаагүй те хар дом хийж өгнөж болохгүй байх нь шүү дээ. Цаана ийм том эцдийн одоо дэнсэн унах бий те одоо 20-нд орох вэ гэдэг бас юм сануулах гэдэг. За кето гараг дээр домын мөргдүүд байдаг. Домын мөргдүүд илүүтэй юуныхан одоо аршаа домч эмэгдүүд илүү домоор нэг цагаан домын мөргдүүд буюу домноод хүнийг эмчилдэг домч нар гэж хэлээ. Гэхдээ цагаан талын домч нар цагаан үүлээр дэлгэрүүлдэг, дутуугийн нөхдөг, дүүргдэг тийм домч нар гэлж байгаа шүү дээ. Цагаан талын домч нар гэхэлэр. Тэгэхээр кето гараг дээр домын мөргдүүд илүү байдаг. Бүр домын эрдэм ухаанд мөргөн цолтой болсон гэсэн. Тэр монголчууд юм чинь нэг мөсний хэрвээ дом сурж байгаа оройн дэдүүдтэйгээ л очиж холбогдох нь зүйтэй байхгүй. Тэднийхээ тэмдэгтүүдийг, тамгуудыг, удмын гений өгдлүүдийг сэрээж тэмдрээсээ ур ухаан, авиас бэлгээ нээлгэж авах нь
Энэ дом гэдэг сургалтын гол зорилго шүү дээ. Ер нь дом сургалтын суух гэдэг хүмүүсийн, мос сургалтын суух хүмүүсийн, дом сонирхдаг хүмүүсийн. За дараагийнх нь одоо домын төрлүүдийг гэж шүү дээ. Хөх домд нэвтрхий гэгэрсэн өгдөг ч байдаг. Бүр нэвтрхий гэхлээр одоо бид нар нэг нэвтрхий толбич гэхлээр ингээд юу ч үдсэн бэж идэг тийм энциклопедийг хэлж байгаа шүү дээ нэвтрхий. Тэгэхээр домын талаар дэндүү өндөр мэдлэгтэй энциклопед болсон тийм өгдүүд. Ялангуяа нэг хөх дом гэхлээр илүү засдаг, харыг нь цайруулдаг, цагааныг нь одоо бас хитрхээд байвал жоохон бууруулдаг, тэг өнгийг нь одоо өөрчилдөг ч юм уу, тэ урдшаар ногоон болгодог ч юм. Тиймэрхүү нэг хөх домын чадвартан гол гэгэрсэн өгдүүд жишээлбэл хөх манцарт байдаг. Хөх манцарт. Жишээ нь гэх мэтлээ. За тэгээд голон дэргийнх домын өгдүүд хүн дом хийхээс илүү байгаль дэлхийг засах домуудыг бас хийдэг. Сүнсний ертөнцийн домоо хин. Эхлэхий газар шороон домоо хин. Тэгж домоор засна. Одоо юу гэдгийг заавал хэмжээний төмөр гаргуулж юм засахгүйгээр тийм одоо жишээ их хөвчд ингээл хорхойтчтэй тэр хөвч. Тэр хөвч хорхоог нь одоо моднууд нь хорхоондоо идэгдээд үлжрээд ингээд нураад унаадаа яа хүрсэн гэмтээд ингээд бүгдийн шатаахгүйгээр бас дом хийгээд засдаг тийм өгдүүдийг хэлээд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл хөх дом нэвтрхий гэдэг чинь. Тэгээ тийм домын аргаар бол байгаль асар их засаж байгаа шүү дээ. Хүний сүнсийг засаж байгаа, амьтныг засаж байгаа, далай тэнгисийн одоо амьдралыг засаж байгаа, нар сарны амьдралыг одгаар ирсэн амьдралыг засаж байгаа. За тэгэнгүүт бас нэг дом байдаг. Сүүн дом хийж эздэг гэж байдаг. Сүүгэр дом хийдэг гэсэн үг байхгүй. Цагаан домынхаа илүү магтаалаар, ерөөлөөр, урмаарч гэдэг юм уу те. Ямар нэгэн тийм цагаан идээгээр ч гэдэг юм уу засахыг хэлж байгаа штэ. Харийнхан гэдэг чинь илүү хатуу зүйлүүдийг ашиглаад одоо жишээлбэл хар үнс шивэрм гэдэг юм уу би жишээ авч ирж шүү те. Чиглэл ашиглаад гэх мэтлээ. За тэгэнгүүт юу болор хаста энэ домын өгдүүд байдаг. Эдгээр илүү сүм домын инженер байдаг. Маш их бас чадaltaй. Сүүгэр бүхний буян заяа дуудах чадвартай. Өр хүүхдийг даалгах чадвартай. 10 цагаан гიშгийг арвидуулах тэнхээтэйг явна шүү дээ. Жишээлбэл одоо хүний амьдрал дээр ярих юм бол эхлэхий байгаль хийдэг болохоор хөвч тайгыг ургуулах гэдэг юм уу, тэтгэх гэдэг юм уу, тэнд байгаа амь амьдралыг сэргээх гэж явна л да. Мөн сүүн далай гэж нэрлээд байгаа нөгөө мөсөн далай ч юм уу, хойд мөсөн далай эсвэл сүүн гол мөрнүүд гэдэг нөгөө цагаан гол мөл гэдэг тэдрийг ингэж ундрагын сайжруулах, лусын орон зайг ангаах эдгэх чинь гэх мэтлэн. За тэгэнгүүт дахиад төрийн хар хайрцагны домчнор байдаг. Төрийн маш олон гажуудлыг эсвэл төрд ирсэн хар муу халдлага, дайрлага, хорлол чадгуудыг тандан засч чаддаг гэх юм уу да. Хар хайрцагныхан төрийн хар хайрцагныхан гэж нэрлэдэг байгаа. Тэд нар болохоор Бүрчин нодон гэрт байдаг. Басаа. Бүрчин нодон гэрийнхэн маш хүчтэй одоо домын засагч нар байдаг. Тэгээ яг төрийг засахын тулд бүх төрлийн дом хин харыг нь, цагааныг нь, шарыг нь, улааныг нь гэдэг ингээд бүх төрлийн сэтлэх хийх чадвартай төрийн тэгжиж төрийг цэвэрэн байлгана. Хорлолын нөгөөх нь зөндөө олон чадгын, тарины янз янзын мэдрэл гэж хэлдэг. За тэгэнгүүт дахиад өнгөт томьёохон гэж байдаг. Өнгөт томьёохон гэхэлэр илүү нөгөө юу хэрэгэлдэг. Байгалийн зүйлсийг ан амьтны өвснөөсийг зовтрийг ч гэдэг юм эсвэл тодорхой хэмжээний өвс урмлын үндсийг ч гэдэг юм уу, цэцэгсийг ч гэдэг юм уу, тодорхой шидийн цэцэгсүүдийг ашиглаж дом хийдэг. Тийм өнгөт домынхан гэж байдаг. Илүүтэй тэр амны айд байдаг. Амны айд байдаг гэдэг утгаараа амьтны эд зүйл соёо, шүд, туурай, одоо эвэр мэвэр тийм жижиг зүйлүүдээр маш том хүлийг хагацлыг тийм осол аваарыг дарах ном одоо арилгах ч гэдэг юм. Эсвэл тэрний дараах хор хүчгийг дахиад араасаа нэг гарцын үднийдгээр яадаг гэдэг шиг тийм тэрийг хаахтай нэг тийм чадaltaй домчнор домынхан байдаг л. Тэгэхээр манай сургалтаар яадаггүй гэхэл эдрийг нь холбож өгдөг байхгүй. Эдрийг л холбож өгчих юм бол тэдэрч ингээл тэгээд ерөнхий таван махуудынхаа үндсэн оройн дээр их язгуур элементүүдийг таниулчих юм бол тэр чинь ингээл
одоо алхам татвар энийг ингээд тэгээд энийг аяаш харуулад ингэж мушгаад ингэж одоо нухаад ингэж одоо буцалгаад шиг юм те ингэж пүү гэж үлээгээд тэрийг тех шаардлага байна. Яг бол домын хөвгүүдийг нь холбоодог шүү. Харин өөрөө домынхоо хөвгүүдийн холбоосыг сайн сэргээх хэрэгтэй. Тэрийг ингээд зааж өгсөн аргын дагуу жоохон дом судлаад ирэх хэрэгтэй. Сайн муу болох болохгүй ядчил 5 махбодын элементүүдийнхээ мөн чанарыг судалж байгаа байхгүй. Шин чанар нь одоо байгаль гэдэг энэс ямар хүрхтэй байна шүү дээ. Цагаан шавар ямар гэдэг хар одоо юу гэдэг чулуу яад ингээд жоохон шинтэрийн судлаа. Цаана мөн чанарын төвшин буюу эрчмийн төвшөнд ямар эрчим ялгар болдгийг. Яагаад заавал тэр газар байгаад байгаа ч гэдэг юм. Ингээд энийг нь бол тэргүй нөгөө домын өгдөө зүжин эрчмийн хэн штэ эрчмийн хуулийг маш сайн тань гэж ярьсан штэ. Тэгэхээр эрчмийн зөм бэлэг сайтай бол тэд нар чинь хэлээд энэ болон болохгүй энэ чинь одоо юу гэдэг солонгон өнгөтэй энэ бол жоохон саардл бүдгэр юм байна. Энээс болоод тийм үнэр ялгардаг юм байна. Энээс болоод одоо юу гэдэг тийм шивдэр хангалтын бэнж гэдэг юм ингээ те. Тэгэхээр янз бүр хэлээд өгшин. Тэгэл бүх төрлийн ном хийх чадвартай болох. Бүх төрлийн ном ш. Тэгэл жишээ аваад ярил л да манайхан гэдэг бол улаан ном яадаг. Жишээлбэл 50-ны эсрэг 50-ны дараа. Эсвэл одоо юу гэдэг зүрх шулан бас орол ингээл тийм ингээд мухаан нэг үг хэл хар тарнууд цусны тарнууд тэр мэрэг жишээлбэл цасан болон улаан ном сурлаа. Улаан номын өмнөдийг мөнгөтэй холбоотгдсон байгаад тэр дараа л авчих. Цагаан ном тэгэхээр нөгөө цагаан сүлтний эцэдүүд 10 цагаан буйны дэлгэрүүл ингээд гихмжлэн ингээд нөгөө хөх домынхон шар домынхон хар домынхон сүүн домынхон гэдэг түүн ярьлаа шүү дээ. Энэ бүдийг ерөөсөө 10 хоногийн сургалтын явцдал домын хөвгтэй эцэст нь холбож өгдөг байна. Энэгээр маш богино хугацаанд домын тамгаа сэрээд авчин домынхоо үйлргийг таниад авчин. Тэгээд 5 махбодоор таниулж авчдаг. Эхний 2 өдөр нь ерөнхийдөө дом гэж үнд хоёраад бензин тэнгэрт эрхийг авахгуулаад бензин тэнгэрт жилээс санчир гараг дээр байна. Дээрээс нь бэрмөдийн уруулжинд байна. Даах гараг дээр байна. Бүр дэшээ явах юм бол ингээд тэгээд тэдрээсээ дамжуулаад одоо жишээлбэл хамгийн томоор нь л ярина. Галан мохот байлаа гэж бодъё. Галан мохотын хамгийн том төлөв солир. Аяга. Яаж солирыг дом болгож одоо солирыг орлуулсан домыг юугаар хийв? Солир гэдгийг таньчлаа. Солирыг орлуулад ийм зүйлээр орлуулж болдог гэж хэлээд өгчнө. Тэнгүүд тэргээр нь хийх байхгүй. Тэгэл ингээд жижиг галаасаачаал одоо солироо бодож сэтгэхгүй улаан аянгаа бодож сэтгэхгүй тийм үү галан аянгаа бодож сэтгэхгүй ингээд зүгээр л нэг одоо чүлзэнцний толгоогоор ч юм уу одоо юу гэдгийг мэдгүй ингээд утаа ингээд цог мог гэж яхаар яг тэр цог дээр янгийн нэргэлтийг болгох чадaltaй байна. Жижигхэн чулууга солир болгохтай байна. Харин ямар солир? Сарны солир, нарны солир, тийм үү? Ихтгэлийн солир, ихтгэл дээр буусан солир, наран дээр буусан солир, эсвэл нарнаас үүдэлтэй солир гэсэн утгатай шүү дээ. Тэгэд ингээл орлуулад хийх нь маш шалбархан байхгүй. Уг нь тэгээ бүх юмыг сурч аваад эрдэм сурч аваад жоохон мөн чанартай онолтой сурч байгаа юм уу? Онлын төвшин зав хичээлүүдийг яг нөө жамын хууль ертөнцийн хуулийн дагуу домыг таниулах нь шүү дээ. Одоо чинь бас л олон сошиалын сувгуудаар домыг ярьж гин. За тэгээд бас их гадаад ч гэсэн айхтар ойлголтууд байдаг шүү дээ. Шулмын үйлч гэдэг юм уу. Тэд нар маань ер нь их хвшлэн хар талын их дээрээс нь юм дэнсийн хуулийг бол зөрчиж явдаг юм шиг л. За шулмын хуулийг хийхдээ бүсний сайн санаа төлөө хийж байгаа юм. Ихтгэлийн сайн санаа төлөө хийж байгаа юм. Удам усааны үсээ ирээдүйн сайн санаа төлөө хийж байгаа юм. Гэдгээс дүгнэж хийн. Хэрвээ шулмын хуулийг чи өөрийнхөө амин хоног чинь төлөө. Өөрийнхөө татах сэтгэлийн төлөө. Өөрийнхөө өөдгөө бодлыг хэрэгжүүлэх зорилгоор хийж байгаа болохгүй шүү дээ. Болохгүй. Тэгээд бас нэг дом их золио гэдэг юм байдаг. Заавал золио. Чи хүний миний аймаг одоо жишээлбэл нэхэлтэй байя. Би лусын одоо дүүс сургамлыг гэдэг юм загас чаргааг ингээ алччихээ, хорооччихээ, үгүй хийчихээ, эсвэл болгын ундрагыг ширгээгээд оролцчихжээ. Тэгэхээр нэхэлт нь миний амь явах гээд. Тэгвэл миний амийг хамгаалж авч үлдэхийн тулд тэдэрт яг миний амийг авах дайныг нь орлуулж чадахгүй золио гэдэг зүйл өгөх хэрэгтэй байхгүй. Өргөл өгөх хэрэгтэй байхгүй.
тэр зүйл нь бүхэл бүтэн тэд миний амиар жишээлбэл юу хийх гэж байсан юм. Одоо намайг одоо амийг аваад миний цусан сүнсийг тэнд бус тавиачаад юу хийх гэж байсан, юу хийх гэж байсан. Яаж тэр орон зайд учруулсан хохирлыг миний сүнсээр барагдуулах гэж байсан. Тэрийг нь төлөөлж чадахгүй зүгээр золиос хийдэг. Өрөөлөөр өгдөг. Нэхэлд золио гаргадаг. Тэрийг бас таньж мэд. Тэр чинь лусын тэр эзэд жишээлбэл булгийн эзэн одоо яг надаар юу болох гэж байсан. Жарахаа болох гэж байсан юм аа гэж. Эсвэл загас болох гэж байсан юм. Эсвэл одоо юу гэдгийг өв сургамал болгож ургуулаад ундрага мануулах гэж байсан юм. Тэрийг нь таньчаад тэрийг нь хийж чадах зүйлээр золиос гарч өгдөг. Тийм бас эрэхтэй бас тэгэхээр тэрийг амны эздээс гуйж авдаг. Тэр зүйл амьтай байх. Миний амийг төлөөлж чадхаас амьтай зүйл байх хэрэгтэй шүү дээ. Яг гоо ингээд балин хий гэж бодё. Эсвэл одоо юу гэдгийг за жарахаа болгож авах гэж байсан юм байна. Хитэн жарахаа болгож авах гэж байсан миний сүнсийг. 81 жарахаа болгож байсан. 81 одоо ингээд жарахаа одоо золигт гарах болж шүү дээ. Гэхдээ яг тэр 81 жарахагийн амийг усын амны эздээс гуйж авна шүү дээ. Тэр ам чинь бас эзэнтэй бүртгэлтэй тэр амийг бүтээж байгаа бүтээгч нар тэрийг хүүгүй юу? Ямар одоо үгүй аавны дэнсгүй тэнцвүүлэлээр тэр гуйж авах юм гэдэг. Оронд нь чи юу хийж өгөх гээд одоо би одоо амийг аварчлаа 81 жараханы амиар золиод. Тэгэхээр би тэр 81 жарахаа хэрвээ ус твдээ усандаа голдоо горхиндоо байсан бол ямар үйл хэрэгсэн. Би тэрийг энэ махан биерийг хийж дүүрэхэд шаардлагатай болох байхгүй. Тодорхой хэмжээ яг тэр жараханы их ажлыг биш ч гэсэн тэнд дүүрхүү хэмжээний хогийн хэд 81 голны хогийг өс түүх юм уу жишээлбэл. Эсвэл 81 булгийг хашиж манж өгөх юм уу? Үгүй ядчил. Уг нь тиймэрхүү зүйлэр дом уг нь дэнстэй байдаг юм аа. Гэхдээ бас л дом нөө ухаарлах гэдэг зүйлэр хэмжигддэг учраас 81 биш үж болно шүү дээ. 9 бэж болно шүү дээ. 9 булгийг домнохдоо маш өндөр түвшинд он удаанжил тэрийг хайс савгийн амны ундрагыг хамгаалах гэж болж хийж өгч болно шүү. Жишээ авч ирв. Тэгэхээр дом уг нь тийм л нэхэлтэй байдгийг, тийм л золиотой байдгийг тэгээд тэгж л хэлдэг. Тэгэхээр бид нар сургалтынхаа хавцанд энийг л таниуч. Тэгээс ингээл нэг их засаг хууль байдгүй юм шиг сэтгэж болохгүй. Энэ далд ертөнц эзэнгүй юм шиг дугаараа авирлж аашиж болохгүй. Эргээд золионд нь чиний эрүүл мэнд, чиний бүтэн амьдрал, чиний үр хүүхдийн сайн төрөл заяа явчих бидэ гэдгийг дандаа тооцож авах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс далд ертөнцөөр маш дураараа тавлж авирлж байна. Ил ертөнцөд дураараа авирж болтгүй бидтэй. Гараад тэр нүний амийг аварчаан гэд алим одоо жишээлбэл нэг хүн шоронд орох гэдэг. Энэ хүн шоронд ороход оронд нь чамааг оруулчих гэхэд асуудалтай бидтэй хэн нэг годомжнаас тэггүй нэг татаж гаргаж ирсэн маа энийг оронд нь өглөө энийг шорондоо явуулж 10 жил хий. Би хүүхдээ авлаа гэвэл ч асуудалтай юм. Далд ертөнцид яг тийм зүйл өрнөд. Тэгэхээр ухаантай байхгүй, жоо оюутай байхгүй болохгүй. Бамыг учраар нь үндэслэлтэй сув. Тэгэхээр манай байгууллага үндэслэлтэй зам, үнэнтэй зам, дэнстэй зам. Золигт гарах зүйлийг нь яаж сонгож авдгийг таниулж өгсөн. Тэгэхээр жаахан тийм байгалийн шинжилгээ ухаан талаа жаахан гадарчдаг л байх хэрэгтэй. Эрчмийн хуулийг таньсан ба таньдаг их хэмжээнд бишээ. Заагаад өгсөн юм зөвл. За жишээлбэл аршааны дом гэж юм тийм үү? Аршааны домын хийхэд аршааны анхдагч хамгийн одоо хүчрэг зүйл нөрөө мөндөр шүү дээ. Мөндөр. Тэр мөндөр, шүүдэр, цас, хөрхрээ хэмжлэн зүйлүүдээр голыг тийм бол ус далай цасыг гэдэг нь доор мөнгө цэвдгийг том нуурыг орлуулж болохоор байх нь биш нуурын үйлдвэрүүдээр хэрэгж болохоор гэдэг шиг явдаг л та бүх зүйл. Маш нарийн мэдлэгийг олгож ийн гэсэн үг юм биш үү? Тийм нарийн мэдлэг л одоо ингээл лайв сонсон мөндөр гинэгээд мөндрөөр толгом мөндөр уучлаарай амтай. Өндөр яагаад юм те өндрийн тэр мөсөн бөмбөлгийг чинь доторгүй одоо хормос тэнгэрт хийх гэж өчнөө үйл явдал болж байгаа. Дотор нь тийм мөнгөн тас мөсөн талстуудыг одоо солонгон эрчмүүдийг болор амиудыг дотор нь суулгаж ирдэг. Тэгээ хөрсөн дээр мөндөр буулаа. Хөрсөндөө тэр үйл хэрэгтэй байдаг. Өсний үндсийг тэтгэх. Хөрш орооны бяцхан амиудыг бүтээх. Эсвэл үндсийг ургахад нь хэрэгтэй ариун тийм мөсөн эрчим мөс нь хайлна шүү дээ хөрсөндөө очиод. Тэр аршааныг
хурыг одоо өгөх зорилготой байдаг учраас бас тийм хамаагүй хэрэгж болохгүй. Гэхдээ эрхийг авч болдог. Сурчлаа тийм үү. За яаж орлуулгын мөндөр өөрөө ямар өвдөлтөй саран твийн туяаны эзэдийн урагханаас үүсэлтэй. Тэгээд тэгвэл тийм их туяаны дээрээс үүрэгтэй дээрээс нь мөндрөөр яадаг гэхээр одоо үр тэнгэрээс гэж яриа та амьтд ч гэсэн адилхан ижитэй аавтай одоо харьяалагддаг эцэцтэй ш. Тэгэхээр амьтдын үр тэнгэрээс торхоо шорхоолж гэх мэт жижиг амьтдыг одоо дотроо тээж хацардаг байхгүй. Тэгжээж эн чинь одоо мөндөр буугаад эхлэн хөрсөн дотор ч өчнөө олон амьтд бий болдог ш. Өвд болон байхгүй болчих. Буцаад хавар ирчих чинь. Одоо өвөл ханч нэхэр ирчих чинь гэдэг чинь цаана амар том амны үлрэг явдаг гэдгийг бас ойлгоч зүгээр. За яг иймэрхүү байдлаар үнэ яг сургалт явагддаг л гэж хэлчихсэн. Тэгэхээр энэ 100 чи энэ 1000 чи мэдлэгийн ирнэ штэ, алтан мэдлэгийн ирнэ. Гэгэрлийн ирнэ хуучин шиг нөө хөл толгоогүй мэдээлэл дээр дөрөөлж ингэж юу дуртай хийж явдаг цаг өнгөрч байгаа. Бинс айгүйх тавигдчихж байгаа. Яг засгийн одоо нэхлүүд их явагдаж байгаа гэдэг утгаараа хамаагүй битгий тонгочоорой гэж бас хэлэх гээд давхар бас жоохон уналтай зааж байгаа. Гэхдээ газар бас нэгэнтээ дом сонирхож байгаа бол нэгэнтээ юм таны мэдээ дом сурах шаардлага зөндөө гарна л та. Хүүхд өвдөхөөс эхлээд манай дээр нялхсан домыг бас нэлээд өндөр түвшин заана. Грийн домыг бас нэлээд өндөр заана. Тэгээ Монгол оноо дээл ховц одоо ховц гэрлийн домыг бас заана. Тэгэхээр тэр бүгдийг яг нэг 10 дотор ингээс заалгацсан юм аа. Татан бид нар бол нэг чэйжилчлэн тийм хэрэглээ болтол нэг 10 хон заар авч чадахгүй. Гэхдээ үндсэн ойлголтыг мэдвэл захгүй нь үндсэн язгуур мэдлэгийг нь олгоч. Тэгээд тэрнийхээ дагуу баалаа, сурлаа, орлоо болж байна. Үгүй. Тэгээд тэр тамгуудын сайлаш 15 төрлийн тамга идэвхжүүлж байна. Тийм үү? Хиний удамд ямар хүмүүс байгаа бид нар мэддэг. Тэгэхээр нэгэнд нь нэвтрхийн мэдгчдэр домын гинтэнгүүд байж болно, нэгэнд нь домын шидтэнгүүд байж болно, нэгнийх нь удам домын үдцтэнгүүд байж болно, нэгнийх нь удам домын мөргдүүд байж болно. Нэгнийхт нь төрийн домж байж болно. Нөгөөнийхт нь ардын дом хэлснэр байж болно. Хэмжлэг ингээд гэж янз. Тэгээд домоос үүдээд хүний эрүүл мэнд амин насд энэ хэмдрэлийг илүү ингээд хамгаалах чиглэлд хэрэглэж чадах юм бол тэр чинь домсч болчихж байгаа байхгүй юу? Илүү буюу домч болчихж байгаа. Тэгвэл ингээд явах боломжтой. Эсвэл одоо төлөв тавьгч нар байж болно, хайшлагч нар байж болно. Эсвэл одоо урьдчилан ингээд аюул хүслийг нь зайлуулж өгдөг зүнчнэр байж болно гэвчлэн ингээд янз явна л даа. За тийм байна манай домын сургалтын талаар яа. Домын сургалт хизэнээс эхэлж байгаа вэ? Ямар хүмүүс бас сануудах боломжтой вэ? Юмныг яг жоохон үндсээр нь таны гэж боддог хүмүүс санагдвал их зүгээр. Хоёрдугаард баг зэргийн байгалыг бас нэг одоо 5 мах одоо жоохон сонирхчдаг. Лус төвд юу байдаг. Жишээлбэл тэ одоо шороо мах одоо юунаас бүрддэг ингээд энийг бид нар бол заагаад өгнө бүгдийг хими элементээр нь заагаад өгнө байгаль дээр байдаг оршихуй одоо орон заагаар заагаад тэрийг бас нэг сонирхож судал одоо нэг өөрийн болгоод авчих боломжтой. Юмд нэг тууштай хандчихдаг. Нэг саваагүй хүмүүс хэрэггүй. Хоёрдугаар шид хүсэгч нар хэрэггүй. Шид гэдэг зүйл хаанч байхгүй. Хөдөлмөр жоохон орно. Хичээл зүтгэж жоохон орно. За тийм хүмүүстэй. Тэгээ ер нь зүгээр л энийг нэг тийм дагам дураагч нар бас хэрэггүй. Дагаж дураагаад нэмэргүй ч юмд ирэх байх байгаа чинь хийсэн юмд чиндэж өгөхгүй. Гэт ингээд нэг иймэрхүү хүмүүс хэрэггүйгээл чи илүү үнэн зөв мэдлэгийг мэдхийг хүсдэг. Бас нэг богино хугацаанд үн цэнтэй мэдлэгийг сураад авчи. Тэгээ манаас хөгтөрмсийг бас нэг жоохон дагдаг гэх юм уу бас мэдээллийн одоо сонсч байсан одоо яриа дайвдын сонсч байсан хүмүүс урд нь манай бас сургалтууд суусан хүмүүс тэр бол бүгд нээлттэй. Тэгээ ер нь дом бас сонирхдаг хүмүүс нээлттэй байгаа. Сургалт маань өгнөх ойрон мөхөнд зарламаар байгаа. Юу ч гэсэн нэг 17 хоногийн дараанаас эхлэхээр зарлана да. Хүний бүртгэлтээс бүх юм хамаарна л да. Хүний бүртгэлтээс. Монголчууд ч их тийм сонирхол да.
Хэлбэрхэн юм дуртай. Имийг их амархан гэж боддог. Өөртөө хамгийн амархан арга 12 болж жил, байгаа шүү. тийм үү? 12 жил Март ертөнцөд замбес эрдэм мэдлэг сурах гэж зовж байгаа шүү дээ. Дараа нь 5 жил дээд сургууль сурах гэж зовж байгаа шүү дээ. Тэгчээд бэлэг ертөнцийн эрдмийг амархан сурах гэж боддог. Өнгөцгөн сурах гэж, хөнгөн гоомой сурах гэж боддог. Тийм биш л дээ. Тийм биш. Гэтэ 10 хоногт 10 жилийн суурь мэдлэгтэй. Дээд сургуулийн тодорхой хэмжээний боловсролтой хүмүүс бол 10 хоногт бол хангалттай хэмжээний нэг даавчих. Сурчих тийм боломжийг олгож байгаа. За тэгээд сургалт 550,000, манай бүх сургалтууд 550,000 ойдог. Өөрөөр хэлбэл нэг удаагийн сургалт нь 55,000 гэсэн. Мөнгөнд дүнтэйгээ дүүхэргүй өндөр дээд мэдлэгийг өгнө. Таниулна. Тэгээд дэвэн одоо дэлхий алгассан юмыг л заан штэ одоо шаава дээр заа тэгээд идэрхтний байрлалтай заа өөрт нь мэдрүүлнэ. Нэр нь чиний удам тийм домч байна уу? Байхгүй юу? Чиний удам төрийн дом байна уу? Домын эзэдүүд байна уу? Байхгүй юу? Байвал ингэж холбогдчихъя. Одоо энэгээр чи олж чинь үнэн үү? Чи мэдэрч гэнэ үү? Чамд одоо юу гэдэг ямар нэгэн бие махбод чинь өөрчлөлт гэдэг юм уу? Уурал гэдэг юм уу? Сэтгэлийн догтлол гэдэг юм уу? Зүрхний догшлтын одоо өөрчлөлт хэмнэл одоо тийм мэдэгдэж гэнэ үү? Магадгүй уйлж унжиж гэнэ үү? Тэг баясаж одоо талархаж гэнэ үү? Тэргээр ингээд таниул явж гээд юм. За тэгээд өлгийн дом, хүүийн дом асуултанд домод ингээд заагдана. За тэгээд дандаа нэг өв соёлтой таниулсан авчраас юу юм л да. Тэгээд маш их тархины холбоосуудыг хийж байна. Одоо ингээд жишээлбэл өвдөөцийн холбоосуудыг одоо малын шиг дуудахад 5 хошуу малын шиг дуудах юм. 5 хошуу малаар яаж орлогдом хийх вэ гэдэг юм шиг. За энэ ямар дом бэ? За хурмас тэнгэрийн дом ашиглах юм, сүүн дом ашиглах яах вэ? Сүүн домын эзэдүүд ингээд шууд нөгөө юу руу сүүн икээр өндөр холбогдох гэх юм шүү. Явна л да. За тэгээд 9 аялгаа сүүнд их дэлхийн 9 цагаан 9 буйныг яаж дуудах вэ? Өөрийнхөө ард түмнийхээ 9 цагаан ишгийг яаж дуудах вэ? Хүүгийн 9 цагаан хүслийг яаж дуудах вэ гэдэг ингээд нарийн загаа явуулдаг. Дэлхийн ертөнцийн өрнө заадаг. Энд одоо ингээд жижиг байна, энд австрал байна, энд шар тэнгис байна, энд бархас бат гариг байна гэдэг. Ингээд гариг гэсэн хэмжээний энд юу байна? Сүүн далай буюу энэтхэгийн далай байна. Энд Австралийн их хяналт буюу Виктори цүл байна гэх. Ингээд ийм нарийн юмуудыг даам гэж хэлээ да. Ааха. За тиймэрхүү. За баярлалаа. За тэгээд тодруулж асуух лавлах зүйлээвэл комент хэсэгт бичээрэй.